Сайн байцгаана уу? Та бүхэнд POS системтэй ажиллах зааварчилгааг танилцуулж байна. Вебсайт руугаа ороод нэвтрэх товч дээр дараад өөрийнхөө бүртгэлээр нэвтрэн орно. Нэвтэрч орсны дараа бидэнд POS болон киоск гэсэн хоёр сонголттой харагдж байгаа. POS-тай ажиллахдаа шинэ гараа гэсэн товч дээр дарснаар тухайн өдрийн борлуулалтыг эхлүүлнэ. Тухайн өдрийн борлуулалт эхлэхээс өмнө Opening Cash Control хэсэгт өмнөх өдрийн бэлэн мөнгөний үлдэгдэл байгаа хэсэг нь харагдана. Өмнөх өдрийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй бол Opening Cash хэсэгт нь тоо утгаар дүнг нь оруулж өгөөд Note хэсэг дээр тэмдэглэлийг нь бичиж өгнө. Сешнийг эхлүүлэх гэсэн товчон дээр дарснаар бидний борлуулалт эхэлнэ. Ерөнхий ширээний зохион байгуулалтын харагдах байдал нь дараах байдлаар харагдаж байна. Ногоон хүрээтэй ширээнүүд дээр QR менюнээс ирсэн захиалгууд бүртгэгдэж харагдах бол улаан хүрээтэй ширээн дээр бид кассан дээр ирээд төлбөрөө төлж байгаа үйлчилэгчийн захиалгыг бүртгэнэ. Тэгээ сонгоод дараад ороход бидний меню хэсэг дараах байдлаар харагдана. Жишээ болгон борлуулалт хийж үзцгээе. Бүтээгдэхүүнээ сонгоод сүүнийхэн төрлийг болон нэмэлт мэдээллүүдийг сонгож өгөөд Add to Order товч дээр дарснаар захиалга дэлгэцэн дээр харагдана. Дэлгэцэн дээр захиалга орж ирсний дараа зүүн доод болонд байрлах захиалга гэсэн товчон дээр дарснаар тухайн захиалга үүснэ. Захиалга үүссний дараа төлбөр гэсэн товчон дээр дарснаар төлбөрийн хэсэг рүү шилжих бөгөөд зүүн болонд төлбөрийн хэрэгслүүд харин баруун болонд Get TIN Number гэсэн товч харагдж байгаа. Үйлчлүүлэгч баримтаа байгууллага дээр авах хүсэлтэй бол Get TIN Number гэсэн товчон дээр нь дараад байгууллагын регистрийг хийгээд батлах товчийг дарж өгнө. Ингэснээр компани гэсэн хэсэгт нь тухайн байгууллагын нэр харагдана. Үүнийг нь шалган баталгаажуулаад Team гэдэг дээр нь дараад төлбөрийн хэрэгслийг нь сонгоод баримтыг нь өгнө. Харин хувь хүнээр баримтаа авах бол Get TIN Number хэсэг дээр даралгүйгээр шууд төлбөрийн хэрэгслийг нь сонгож өгөөд зөвшөөрөх товчийг дарна. Тэгээд дараагийн цонхонд төлбөрийн баримт нь үүссэн байгаа харагдах бөгөөд баримт хэвлэх товч дээр дараад баримтыг нь хэвлэнэ. Доод хэсэгт байрлах шинэ захиалга гэсэн товчон дээр дарснаар дараагийн захиалга руу шилжинэ. Одоо ахин нэг захиалга хийж үзцгээе. Захиалга баталгаажуулсны дараа ширээ сонголтын хэсэг рүүгээ буцаж очиход ширээний хэсэг дээр нэг гэсэн тэмдэглэл гарсан байгаа нь харагдаж байна. Энэ нь идэвхтэй захиалга нэг байгааг хэлтгэж байна. Тухайн өдрийн борлуулалтын гарааг хаахтаа баруун дээд болонд байрлах 3 зураас дээр дарж Close Session хэсэг дээр дарна. Ингээд дараах цонх гарч ирэх бөгөөд тэр өдрийн борлуулалт хэдэн төгрөг нь картаар QP бэлнээр вэ гэдг нь харагдана. Бэлэн мөнгөний орлого орсон тохиолдолд зөрүү хэсэгт нь бэлэн мөнгөний хэмжээ нь харагдана. Энэхүү бэлэн мөнгийг өнөөдөртөө тушаахгүйгээр үлдээх бол тоолж үлдээгээд тоолсон хэсэг дээр нь тоо хэмжээг нь бичээд Close Session дарна. Харин бэлэн мөнгөө тушаах бол баруун дээд булангийн товчон дээр дараад бэлэн мөнгө оруулах гаргах товч дээр дарна. Тэгэд Cash Out хэсэг дээр тухайн тушаасан бэлэн мөнгөнийхөө хэмжээг бичээд шалтгаан хэсэгт нь хэдэн сарын тэдний өдрийн бэлэн мөнгөний орлогыг тушаав гэд тэмдэглэл бичиж өгнө. Ингээд батлах товчон дээр нь дарна. Бэлэн мөнгө гаргах хэсэг дээр тоо хэмжээг нь тэнцвэрлэн бичиж өгсөн учраас одоо зөрүү харагдахгүйгээр сешн хаагдаж байна. Одоо харин зарим нэг гарч ирдэг анхааруулах мессежүүдийг тайлбарлаж өгье. Үйлчлүүлэгчээс захиалга аваад
захиалгыг үүсгэчгээд түүнийг хийгээгүй ч юм уу тухайн захиалагч захиалгаа болоод явцсан хойно өөр захиалга бүртгэснийхаа дараа сешн орой хаах үед алдаа гарч ирдэг. Ингэхдээ ноорог төлөвтэй захиалгууд байгаа учраас та бусыг хаах боломжгүй гэсэн алдаа гарч ирнэ. Энэ нь идэвхтэй захиалга байгаа учраас сешн хаагдахгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд баруун дэд болны 3 зураас дээр дараад захиалгууд гэсэн хэсэг рүү ороод идэвхтэй явагдаж байгаа захиалга гэсэн захиалгыг нь устгаж өгнө. Явагдаж байгаа төлөвтэй нэг захиалгыг устгасны дараа сешн асуудалгүй хаагдаж байна. Борлуулалтын тайлан гэрхийн татах тухай зааж өгье. Сешн хаагдсны дараа тайлан гэсэн товч дээр дараад борлуулалтын дэлгэрэнгүй тайлан гэдгийг сонгоно. Ингээд эхлэх болон дуусах огноог сонгож өгнө. Энд дээр анхаарах гол зүйл нь тухайн тайлан татах жагаад өдрийн сешн эхэлсэн болон хаагдах цагийг нь зөв сонгож өгөх нь чухал юм аа. Он сар өдөр цагийг нь зөв тохируулсныхаа дараа хэвлэх товч дээр дараад борлуулалтын тайлангаа татаж авна. Борлуулалтын тайлан нь ангилал тус бүрээрээ дараах байдлаар татагдана. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.